1950-ад оны Сингапур байгалийн баялаггүй ажил хөдөл газар авсан усаа хүртэл гаднаас зөөдөг ядуу жижигхэн арал байлаа. Олон улсын тавцанд хэнч тоодоггүй, хэний ч анхаарал өртдөггүй улс. Гэхдээ тэр үед нэг хүн итгэл алдралгүйгээр зогсож байлаа. Тэр хүн бол Ли Куан Ю. Тэр ингэж хэлжээ: "Бидэнд алт, газрын тос байхгүй. Гэхдээ бидэнд хүмүүс бий. Хэрвээ бид тэднийг боловсруулж, итгэлтэй болгож чадвал Сингапур хөл дээрээ босно." Тэр их орноо авилгагүй, шудраг, сахилах баттай улс болгохоор зорьсон төрийн албан хаагчийг хамгийн өндөр ёс зүйтэй, хамгийн итгэлтэй хүмүүсийг болголоо. Төрийн албан ард түмний итгэлийг хүлээвэл ард түмэн дагна гэдгийг тэр ойлгож байлаа. Боловсролыг тэр хамгийн чухал зүйл гэж үзсэн. Сингапурын хүүхэд бүр сургуульд сурч мэрэгжил эзэмших боломжтой болсон. Тэр англи хэлийг хөгжүүлж дэлхийдээ холбогдох гүүр болгожээ. Боловсролтой иргэн бол хамгийн үнэт баялаг гэж тэр итгэдэг байлаа. Тэрний бас нэгэн агуу алхам гадаадын хөрөнгө оруулалтыг татсан бодлого Сингапурыг дэлхийн бизнесийн төв болгожээ. Олон улсын итгэлийг олсон. Түүний үед гудамжууд цэвэр, нэг журамтай болж иргэдийн ухамсар, соёл, хариуцлага бүгд өссөн. Ли Куан Ю ингэж хэлсэн байдаг: "Би улс орноо ардчлал гэдэг нэрийн дор задруулмааргүй байна. Би улс орноо дэг журам, шудраг ёсны хүчээр хамгаална." Тэр ингэж жил 31 жил төрийг удирдах Сингапурыг дээд зэрэглэлийн хөгжлийн бэлэг тэмдэг болгожээ. Түүний дараагаар түүний хүүн залгамжилсан ч Ли Куан Югийн баримталсан зарчим өнөөдөр ч амьд хэвээр байлаа. Өнөөдөр Сингапур бол цэвэр, зохион байгуулалттай, боловсралтай нийгмийн бэлэг тэмдэг. Нэр бүхний суурийг тавьсан хүн бол Ли Куан Ю. Тэрээр бидэнд нэг зүйлийг зааж үлдээжээ: жижиг улс гэж байдаггүй, харин итгэлгүй, зориггүй ард түмэл гэж байдаг. Тэр итгэсэн, тэр тэмцсэн, тэр бүтээсэн, нэг хүний итгэлээр эхэлсэн агуу улс билээ. Сингапур Индонез аяллаа захиалга авч эхэллээ. Мерлийн цэцэрлэг түрээлэн, үүлэн ой болон цэцгийн бөмбөр, Сентозо арал, Индонезийн бинтэн аралд орших цэнхэр нуур. Сингапур аяллаа захиалга авч эхэллээ. 76 тэг 6, тэг 6, тэг 6. Global Travel Segment-с аяллаа дэлгэрэнгүй хөтөлбөрийг хүлээн авч үзээрэй. Аяллаа сайхныг гэртээ авч харъя. GTC Mongolia.